Даймдаг Дахууд аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад бүгдийн манлайлал гэх гайхалтай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр нээлттэй хийгээд бид бүтэн сарын турш хамтдаа байна. Эрэгтэйчүүд гэдэг бол гэр бүлийн, нийгмийн, улс их орны хамгийн чухал зүйл байдаг. Яг өсвөр наснд нь энэ зүйлийг ойлгох юм гайхалтай хөтөлбөр болж байгаад баяртай байна. Тэгээд Даймдаг Тамтай хамтраад энэ олон гайхалтай хөтөлбөрүүдийг маань хамтдаа хэрэгжүүлэхийг хүсэж байвал та нарыгаа бас урьж байна. За, юуны өмнө төсөл хамрагдсан хөр хүүхдүүдтэй болоод за энэ төслийг зохион байгуулагчид багш нартаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ер нь яг нөгөө хөвгүүд чи ер нь жоохон татгшоо шүү дээ. Тэгээд энэ одоо хөвгүүдийгээ бас жоохон бусдад нээлттэй байхдаа их зөв биендээ зөв нөлөөлөлтөй зөв эерэг дуурайлтаа байгаасаа гэж батсан үүднээс энэ хөтөлбөрт хамрагдаараа гэж хүүгөө бүр ер нь бол шахсараагаад оруулсан. Гэтэ үнэхээр сэтгэл хангалуун байна. Ягаад тэгэхээр энэс нөгөө урд маш их гарч байгаа өөрсдөө санаачлаад ажил зохион байгуулж ийн түүнийг одоо бэлтгэж ийн төлөвлөж ийн гэдэг яг нөгөө гэрт бас нөгөө мэддэгдээд хийгээд яваадсан ажлуудыг хараадсан болохоор тэрэнд нь бас нэлээд сэтгэл хангалуун байна. Дахууд аймагт маань хамгийн анхны хөвгүүдийн медаль төсөл маань хэрэгжиж өнөөдөр төсөлтөө хийж байна. За 30 хөвгөө маань 14 оны хугацаанд сайн дурын ажил, илт хэллүүд, за мөн хичээл сургалтууд орсон байгаа. За бид нэр зорилго, цаг төлөвлөлт, за мэргэжил сонголт, за мөн нийгмийн идэвхтэй оролцоо гэж үе, хөвгүүдийн яг манлайлал гэж үе, бидний юу бүтээдэг вэ гэх мэтлэн соёлын ялгаатай байдал тэтгэлэгтэй хэрэгтгэн хамрагдах уу гэсэн маш олон сэдвүүдийн хүрээнд бол суралцаж амжилттай төгсөж байна. За өнөөдөр хөтөлбөрт маань хамрагдсан бүх хүүхдүүд сайн дурын ажлууд, за мөн өөрсдөө гэсэн илтгэлүүдийг бол бэлдсэн байгаа. За ингэхдээ 30 хөвгөө маань 3 багт хуваагдаж хамгийн шилдэг багийг тодруулсан байгаа. За мөн шилдэг хөвгөл манлайлагч сурагчийг бас тодруулж шилжиж авах цамаар бас өнөөдөр бол гардуулах байгаа. Хөвгүүдийн манлайлал төсөл маань хүүдийн манлайлал идэх оролцоо ямар чухлын хувийн хөгжил, за мөн өөрийгөө манлайлах, өөрийгөө илүү дайчлах, за дадал ийм мөрчлийн юм сонирхолтой зүйлсүүдийг урайлж дуудаж багаараа л ажилласан байгаа.